Хотол чуулсан ордон. Цогт цагийн хүрдэн буюу Дуйн хорын хурал. Дүүнхрийн сургаал ном нь Монгол оронд 17 дугаар зуунаас эхлэн дэлгэрч өнөө хүртэл уламжлал болон хадгалагдж байна. Монголын бурхан шашинтны төвийн гандан тэгчлийн хийдийн дэчин галбаа датсан бол энэхүү уламжлалыг өнөө цагт хадгалж түгээн дэлгэрүүлж буй гол датсан юм. Энэ л нууцлаг төвс зохицлыг тээсэн цогт цагийн хүрдэн буюу Дуйн хорийн хурал бол Бурхны шашны хамгийн гүн, хамгийн нарийн төвхтэй номлол тарнын ёс жайгийн нэгэн илэрхийлэл юм. Гэвч энэ хурал нь зөвхөн шашны зан үйлийн хүрээнд хязгаарлагдахгүй. Орчлон ертөнц, хүний бие, сэтгэлийн нэгдмэл уялдаа холбоог ухаан ойлгох, улмаар гэгээрэлд хүрэх их замналын эхлэл болдог. Дуган байхад бурхан шүтэнгүй байна гэж байхгүй. Тэрэнд одоо урлагийн гайхамшигтай бүтээл энтхийг төвөд ядаад балб тэгээд Монголын тэр шилдэг одоо сайхан бурхтууд эднөө залаатай байсан юм байдаг. Тэгээ эрдэм тэмрэгдэн тэндээс төрж гардаг. Хамгийн гол одоо их усүр нь болсон Монголд бол энэ их хүрээ гэж одоо энэ Улаанбаатар хотын энэ суурьгай анхлан ширээ цагаан нуур гэдэг газар байгуулагдаад тэгээ 20 гаруй удаа нүгээд тэгээ энэ дөрвөн уулын дунд ирж одоо байрлсан. Тэгээд ингээд уул нь бол сүм хэд байгуулад аглагт байх ёстой. Тийм учраас аглагт байгуулдаг. Тэгээд энэ олон лам нарын хоол хош одоо тэгээд ховц сунар янз бүрийн юмнууд нэмэгдээд зах зээл үүсдэг. Тэгээд одоо нүүдэлчин улсууд нүүгээд өөр газар очдог эднүүд байсан. Тэгээ энэ хүрээнд дээрээ одоо нүүж дийлхэ байсан юм лээ. Тэгээд зүүн хүрээ гэж яасан газар анхлан байгуулагдаад ингээд явсан. Тэгээд зүүн хүрээнд одоо энэ Дүүнхэр тутсан 4-р үеийн үед 1800 оны эхэнд ингэж одоо байгуулагдсан ийм төвхтэй байдаг. Дүүнхэр хэмээх нэр нь цогт цагийн хүрдэн хэмээх утгыг илэрхийлдэг бөгөөд энэ нь зөвхөн тоон хугацаа бус орчлонгийн мөнхийн хөдөлгөөн сэтгэл оюун хувьсан өөрчлөгдөхийг илтгэнэ. Буддын гүн ухаанд цаг хугацаа бол бие, хэл, сэтгэлийн шүтэн барилдлагын эргэх хүрд ухамсарын хөгжил, үеийн үр, оршихуйн мөн чанарыг илэрхийлэгч гүн утгатай бэлэгдэл юм. Энэ Дүүнхрийн шашныг бол одоо Шамбалтай их холбож үздэг. Ирээдүйн шашин гэж ингэж үздэг. Тэгээд тэрний ямар одоо багш нар өвгдүүдийн айлдаж яснаар бол энэ материалын хөгжил, өлөг ид буюу материалын хөгжил ингэж бурхан багшийн үед бол оюун санааны хөгжил маш өндөр байсан. Тэгээ нэлээд буурангуй болоод материалын тал нь илүү хөгжөөд эхлээд тэгээ зайж нөө санжи мичиг гэж энэ материалын хөгжлийг бол санаа савнд багтахгүй их хөгжил байдаг юм а гэж бурхны номонд заасан байдаг. Энэ ёсоор тэр материалын хөгжил дэвшээд тэгээ сүүлийн үед оюун ухаанаар босож хандахыг тэгээ оюун ухааны хөгжил дэвшилтэй хамтраад материалын хөгжил хамт хөгжих нэгдийн үеэр нь тэр үед Шамбалын шишин дэлгэрнэ гэж. Тэгээд энэ Дүүнхэр бурхны Дүүнхрийн одоо ном дэлгэрэх ийм учиртай энэ бэлэгдлээрээ одоо хөгжил дэвшлийн бэлэгдэл болгож гэгэрлийн бэлэгдэл болгож агт судар тарин хосолсон ийм одоо дээд хэмжээний мэдлэгтэй боловсралтай эрдэмтэй тэгээд төгс гэгэрсэн улсууд гарахын бэлэгдэл болгодог хөгжил дэвшлийн бэлэгдэл болгодог ийм учиртай. Тийм учраас бол 4-р үеийн үед Дүүнхэр датсаг байгуулад ингэж явсан. Тэгээд Дэчин галбаг гэдэг бол одоо маш чухал датсан, богдын ойрын датсан. Жишээлбэл одоо Далай намд бол намжираа датсан гэдэг ойрын датсан байдаг.
богдынх бол энэ дэчин галуу татсан буюу энэ дөөнгөр татсан бол ойрын татсан байдаг. Одоо байртай, судалтай одоо ийм л байсан байдаг. Тэгээ богд хаяа морилж ирдэг ийм одоо татсан байгаа юм. Хотол чуулсан ордны өнгөт мандалд хоосон чанарын гэгээ туяарч үл гандамой. Тарнын эгшигт орчлон нэгдэн чимээгүй тэж төгс бэлгийн ухаан сэтгэлд мандамой. Хотол төмнөр хурсан бойны хишиг хосгүй номын хүчээр орчлон гийгүүлэх үед сэтгэл бүхэнд царааны үр цацагдаж сансар огторгой даяар гайхам шиг түгнэ. Одоо 37 оны үед ингээд бүх хийдүүд ингээд нураагаад бурхан шүтээ ном эднүүдийн шатааж урд тасрын тасчаад ингээд л байсан тэр үед дацангуудын шүтээнүүдээ энэ ганан дээр гисгүй төрдөг тэргэн дээр тавьсан чирээд ирж ийсэн юм а гэж. Тэгээ шашин нундамд ирж хураагдлаа гэж. Тэгээ ирээдүйн одоо бурхны шашин бол гандангаас эхэлж ингэж дэлгэрх юм байна гэж өвгчүүд ярьдаг байсан ийм очиртай. Тэгээд маш нарийн шүтээнүүд очир дар тэргүүтээ өнөр гэгээний бүтээсэн тэр шүтээн эднүүдийг амь настайгаа дүүцэлдэж авч үлдэж тэгээд гандандаа залсан. Тэр үед энэ дацанг байгуулах үйл явдал Гандан хийдийн захиргаа болон одоо Жолоод цанаа мэд уран данзан мөн хуучин их хүрээний чамбан амал байсан Жолоод цанаа мэд сэретер багш нар маань дүүнхэр дацан буюу Дэчин гал дацан ингээ сэргээжээ. онд Монгол төвдийн шашин номын оргил болсон Дүүнхрийн ванг Дээркингийн далаалам өөрөө морилон ирж 13 хоногийн турш Монголын ард түмэнд айлдаж цагийн хүртний номыг ван авшгийг өөрөө биеэр айлтсан Монголын ард түмэнд хайрлсан юм а. Түүнээс хойш манай дугуун Дүүнхрийн хурлаа цагийн хурлаа их баг Дүүнхрийн хурлаа баг Дүүнхэр ихээр цагаан сараар чомбруулжны үеэр хурдаг төгжил Дүүнхэр юм. Их Дүүнхэр гэдэг нь хаврын яадаг сарын шинэ 1-ээс 21-2 хүртэл 20 хоногийн юм хурал байна. Энэ хурлыг ингээд таслахгүй залгуулж хурж байна. Дүүнхрийн сургаал нь хүн төрлөختний дотоод болон гадаад ертөнцийг хослуулан авч үздэг. Энэхүү хурал нь зөвхөн гадаад зан үйл бус бие мах бодит ухамсарын төвүүд сэтгэлийн хөдөлгөөнийг цэгцлэх оюун санааны нарийн тогтолцоог заадаг. Бие хэл сэтгэлийг ариусгах үе шатыг туулан гэвээрэлд хүрэх вэ. Дүүнхрийн жинхэнэ зорилго. Үүгээрээ тарнын ёсны хамгийн дээд түвшний сургаал гэгддэг нь гайхах зүйл биш юм аа. Дүүнхрийн хотмонд онцлогтой
Ялгамжаатай сайхан хурлаа л да. Дүүнхрийн хурал ер нь нийт бүх хурлуудын янлаг оролцсон байдаг болов. Багш нар айлтгахтай болохоор дүүнхрийн ном бол 5 левүүтэй юм аа. Нэг нь болохоор гадна цагийн хурд, хоёрдугаарт нь дотоод цагийн хурд, тэгээд вангийн лев, төвчийн лев, тэгээд шижийн лев гэдэг энэ гадна дүүж цагийн хурд бол энэ одоогоор астроном цаг одон зурхаатай их холбоотой. Дотоод цагийн хурд бол уламжлалт ангаах ухаан, хүмүүний бие махбод тогтцсон. Гадаад цагийн хурд нь сав ертөнцийг судалдаг бол дотоод цагийн хурд нь хүн шим ертөнц хүн бодгалыг судалдаг юм байна. Түүний энийг судалсны өндөр ван авшиг аваад ван авшиг хүртсэний дараа дүүнхрийн ван авшиг авцаад тэгээд бүтээлийг хийгээд түүний энэ номын дагуу номнод сургаалыг судалж өөрөөр хэрэгжүүлсэн үндсэн дээр бэлэг билүү бурхны гэгээн дүрийг алах юм аа гэж ийм сургаалтай ном юм аа. Хурлын тухайд айлтгаж ярихад хуучин номын дараа цэдэр хурна. Цэдрийн хурал дээр хэд өөр барилгын ажиллагаанд бол 108 цаг цогтөг бол энэ татсанд одоо 360 цаг цогтөг битүүний өдөр. Тэгэд цэдрийнхээ хурлыг бүтэн хураад түүний дараагаас баг дунхар эхэлнэ. Их дунхар маань болохоор хаврын дунд сарын битүүнд час мэрхэлнэ. Шинийн нэгэнд пүрв даган буюу тэнд одоо 10 пүрв гадс бэлдсэн байгаа. Тэр пүрв дагууны хурал байна. Шинийн хоёрнд бол сагарын хурал буюу тэр газрын бүжиг. Газрын бүжиг бол энэ газар лусыг хариуцгаж байгаа маа гэж. Ягаад энэ газар лусыг тууд орчуугийн цагаарын бүжиг хийж гинэ гэхээр багш нар айлтгана. Энэ хот мандлыг их ариун цэвэр тийм газар хийх хэрэгтэй байна. Тэгтэл хүний хорвоо дээр ийм хүмүүсийн толион чиний газар тийм хүн амтан мал өгөж өргөдөөгүй ч ариун цэвэр газар ховор байна. Тэр газрыг энэ хот мандлаа хийхийн тухайд ажиллаж ариусгах гэж байгаа юм аа гэж. Гурав өдөр нь дүүнхрийн бомбыг залнаа. Дүүнхрийн бомбыг залж басны дараагаар дүүнхрийн хурлын тэг хот мандлын тэг татнаа. Түүний дараагаар энэ 55 өнгийн эсээр хот мандлаа бүтээж эхэлнэ. Дүүнхэр хот мандлыг өөрөө дүүнхэр бурхны одоо зам голыг бүгдийг бясалгалаад бодтой ингээд дүүнхэр бурхан одоо өөрөө биеэрээ одоо дүүнхэр бурхан болж штэ тий. Тэр одоо бясалгалын үүднээс гарсан зүйл юм байна л да тийм ээ. Дүүнхэр бурханы явуулж дүүнхэр бурханы одоо 722 бурхан яаж харагдах вэ гэдэг нь одоо ингэж харагдах юм байна. Эдгээр өөрсдөө нэг яг дүүнхэр бурханы одоо нэм бүтээл одоо бүх юмыг төгсгөөд дүүнхэр бурханы одоо хотыг одоо олсон тэр одоо бодгалын өөрийнх нь одоо бидэд одоо ингэж харагдана гэсэн одоо зүйл юм байна тий. Маш их одоо төвлөрөл нарийн хатуужл. Энийг бүтээгт нэг одоо дүүнхрийн ном гэдэг тарины ном чинь нэг
одоо бид нар уншлага уншиж штэ тий. Тэр нэг үгээр бол зөв орчин цагийн хүмүүст ойлгомжтой тайлбарлыг бол одоо бурхан болох одоо бүх аргачлалыг бичсэн баг гэсэн. Одоо жишээ нь одоо бид нар ингээд том ингээд онгоцч бүтээ гэж бодож штэ тий. Тэр чинь хамгийн эхлээд нөгөө нэг одоо ном дээр бүх ингээд нарийн деталь болгоныг одоо бичдэг штэ тий. Тэрэн шиг дүүхний одоо сургаал номуудын чөж ялгангийн ном болохоор маш нарийн одоо дүүхрэ бурхны одоо хотыг болох маш нарийн одоо тэр дамжлага тийм зам хөл бүх юм явж ийл гэсэн үг юм л та тийм. Энэ дээр нар сар гэж одоо байна ч тийм. Энэ өөрөө арга дэлхийд бэлэгддэг юм байна л та. Тэр нэг зөвхөн арга дэлхий биш. Тэгээ тэндээс бод сэтгэл хоосон чанар шүтэн барилга бүх зүйл энэ дээр явж байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг дүлцэн гэдэг нэг өнгийн шороол гэсэн утгатай юм төгдөөрөө тий. 5 өнгө гэдэг юм билээ л тий. Тэр 5 өнгө нь одоо энэ шаран алт гэх юм тий. Цагаан сууд, улаан шүр гэдэг. Дандаа ингээд ертөнцийн нэг дээд эрхийг юм л дор тах шиг бүтээгдэв тий. Дүүнхрийн хурлын нэг онцлог бол өнгөт хэлсээр бүтээгддэг гайхамшигт мандал билээ. Энэ нь бурхадын оршихуйн орон зай сансрын ертөнцийг бэлэгдэн харуулсан бөгөөд урлан бүтээсэн мандал бүр бясалгалын орон, бясалгаачийн дотоод ертөнцийн тусгал болдог. Хэдэн өдрөөр бүтээсэн уг мандлыг хурал дүүрхэд хурааж, юугч үрд хадгалж болохгүй юм бүхэн төр зурын хоосон чанартай гэдгийг сануулдаг. Энэ нь төгс гооцвэ гүн ухаан ухамсрын сургамжийг зэрэгцүүлсэн хосгүй бүтээл ажээ. Орчлонгийн тоосонд мунхаг шунал эсэж омог хилэнд шаналлын дүл дүрлзэн авшиг тарнын ам шимэр гэгээр бэс агуулагшин ухаан хоёр ариус мой тийм оршихуй мөн чанарт нэвтэрч танигл төрлөх махбодоос хайлсан ухамсар гэрэлтэн нэгүслийн ундраг гагцхүү сэтгэл агаад цагийн хүрдэнд агч бүхнийг ухаармой. Бүх балан урлал бүх хэлбэнд дүрстэй бодлоо зэгцэлнэ. Хэрэг бодлоо зэгцэлгүй л ерөөс ингээд анхаарал төвлөрөхгүй л дээ. Анхаарал төвлөрөхгүй нь сайн бүтээл гарахгүй гэсэн. Анхаарлаас энэ төвлөрүүлээд бодлоо зэгцэлээ цэвэр ариун байх хэрэгтэй. Энэ жилийн хаар, өдрийн хаар, цагийн хаар тийм бүгд хугацаатай. Энэ бол ерөөсөө энэ хуралдаа зарцуулсан л юугаар гэж. Энийг хурал их хурал дуусаад бурхандаа бүгд нь өргөлөө. Тэгэл хэрэгэн гарч байгаа гэсэн. Тэгээд энэ чинь нэгсэндээ мөнх зүйлийг харж байгаа. Бот мандлынхаа балин тахил хэрэглэл бүгдийг чимж дууссаны дараагаар дүүнхрийн их хурал эхэлнэ. Дүүнхрийн хурал нь гэгэрэлд хөтлөх нарийн ёс жаяг, тарнын сахилга, багшийн холбоонд суурилсан авшигийг агуулдаг. Энэхүү авшигийг зөвхөн номын утгыг гүн гүнзгий нэвтэрсэн эрдэмт лам ургуудл айлддаг. Дээрхийн гигантын 14-р Далай лам дэлхийн олон оронд дүүнхрийн авшгийг олон мянган хүмүүст хүртээж хүн төрлөختний эв нэгдэл оюуны сэргэлтэд үнэтэй хов нэмэр оруулсаар ирсэн. Хурал эхлээд хаврын адаг сарын шинэ 15-нд чогор буюу тахилын бүчгтэй.
Дэлхийн бүжиг гадаалаад түүнээс 5-6 хоног хураад 18-9-нд 20-нд Дүнхрийн Амирлангуй жинсэргийн хурал. Жинсрэг сутгах нь Бурхны шашны гүн утгатай тусгай зан үйл бөгөөд хүний муу сэтгэл ад дон газар орны сөрөг үйлийг номын хүчээр дарах амьрлуулах зорилготой. Жинсрэг гэдэг нь өглөгийн төллөг гэсэн утгатай бөгөөд дүүнхөр Бурхны үднээс хийгддэг. Энэхүү зан үйлийг гүйцэтгэхдээ бэлтгэсэн эдээ тахил зэргийг гал мандалд өргөж Бурхан саях ус лус савдаг тэнгэр хий биет амьтад зэрэгт өглөг барин аргададаг. Ингэснээр ад дон муу зүйлийн нөлөө намжиж газар орон хүн төрлөختөнд эерэг байдал амар амгалан бүрдэнэ. Жинсрэг сутгах нь тэр бүр хийгдээд байдгүй онцгой зан үйл бөгөөд орчин цагийн хүн оюун сэтгэл хий махбодын нөлөө танин мэдэж гадаад дотоод ертөнцтэй зөв харилцах ухамсарын эхлэл болдог. Энэрл итгэл ухааныг тэтгэгч муу муухай бүхнээс хамгаалагч сайн сайхныг дэлгэрүүлэгч гүнзгий бясалгалын нэг хэлбэр ажээ. Түүний маргааш хот мандлын лүчиг буюу лусын зан бол лусад төлцөн өргөдөг юм аа. Лусын төлцөн өргөснөр бол лусын өвчин амьрлна. Мөн ялангуяа лус маань өөрөө бас өвдсөн байдаг байна. Тэр лусыг өөрийг ангаах хийгээд лусаас болж энэ хүн амьтанд бас өвчин хууч гарсан байвал түүнийг амьржуулд юм аа. Тэр нэг ширхэг өргөсөн хэлс нь лусад түмэнлэн халт өргөсөнтэй тэнцдэг гэж. Цаг хугацаа хором өчгөр өнгөрөн одож эзэж эргэж ирдэггүй ч агшин бүртээ шинээр эхэлж байдаг мөнхийн урсгал. Хэдийгээр дүн хорн эртний тарнын ёсч өнөө цагт уламж чухал ач холбогдолтой болжээ. Хувь хүний дотоод амар амгалан ухамсарын төвлөрөл нь нийгмийн тогтвортой байдал дэлхийн энх тайвны соёр үндэс болдог. Дүнхрийн хурлын үеэр уншдаг тарин бүтээдэг мандал авшгийн нандин зан үйл нь хүмүүсийн
айдас төгшүүрийг тайвшруулж оюун ухааны шин шат руу хөтөлдөг сэтгэл заслын гүн хүчтэй. Дүүнхэрийн хурал орчлон ертөнцийн утга учирыг танин мэдэх, өөрийн дотоод ертөнцтэй нүүр тулж гэгээрэлд тэмүүлэх боломж юм. Элисний ширхэг бүрт огторгоён нууц, тарин бүрт сэтгэлийн ариусал оршдог нь дүүнхэрийн гайхамшиг юм. Амар амгалан эвэн нэгдэл гэгэрлийн замыг гэрэлтүүлэгч цогт цагийн хүрдэн үргэлж эргэлдэсээр. Гэгээ номын увдсаар сэтгэл нэгдэхэд цогт цагийн хүрдэн орчлонг тэрч дүүнхрийн ам тарин тэнцвэр түгээмүй. Таван махбод зохирч амар амгалан бүрэлдэмүүе. Хүн төрлөختөн зовлонгоос ангижирч хуйлгаан ухаанд нийтийн оюун тэнэх үед амин байгальдор жигүүртэн хүртэл амгалан болж алс ирээдүйд нэгүслийн өвд хаалга нэгдэмүүе. Овч би бүрхэх очдоос Өдөнж бүтэхийн иролошгүй Өнөхөр мэд минь сэтгэлийн хараа болоогүй Сахичэмэ сарнамны тосгоо сайцэцгийн үнэр Одон гарыг огторгон орон оршин буйрхэс Хүчтэйхий хүн бадын үлдсэн Амалан тэгэж хүслийн доо Арх билгээр атгахгүй сэтгэлээр Ашид бэхидэл авшигуулит тасыг Антон бүгд хамгаар отгохтой бүгдэр хүйт хүй Сафичэмэ сарнамны тосгоо сайцэцгийн үнэр Одон гарыг огторгон